алтраад суусан. За газрын зураг хараад хэвчээ. За үнсээ цуглуулсан хэвчээ. Хичээд өрнөл гарлаа да. Эндээ бас гоё. Бид станцтай. Хихихи. За хөдөлсөн мөрөнгийн зүг. Эрдэнэтэд нэлээд засварч байна. Аймгийн мөрөн сумын дэглээ. Хөөрхөн guest house болоод тэгээд энд орлоо Mountain View гэдэг нэртэй. Айгу хөөрхөн guest house байна. Таад гаднахыг харуулъя. Тэгээд айгу олон жуулч аваад байрладаг байшинтай юм байна. Энэ стой байгааз. Ингээд баахан тогнууд өлгөчихсөн. Тэгээд энэ болохоор гол дурынхаа хэсэг нэ. Бас хөөрхөн Wi-Fi-тэй. Гэ өглөө 9-9:30 хооронд өглөөний цайтай. Энэ болохоор BTD орж байгаа өрөө нь 100-тай болохоор арай дулаахан баг гэж бодод. Day 2. Өглөөний минь зя мөрөнгөөсөө одоо хөдлөх гэж байна. Бидний сая ачаа бүх юмудаа баглаж дуусчаад. Тайдтай гоё. Гест хаус харуулъя. 2 давхар юм байна. 1 давхартаа болохоор бүр олон хүлээж авт юм байна. Нар юм бэ. 2 давхартаа ийм гоё. Нилээн том 3-4 өрөөтэй юм байна. Энэ ингээ битэд яварсан өөр. Дулаахан пишинг талахаар ийшээгээ босдон ч гоё юм байл. Энд гоё дулаахан байгааз. Бүгд л юм тентил юм билээ. Одоо мөрөнгөөс хөдлөө. 3 hours later. За газрын зураг хараад хэвчээ явж өгч байна. За одоо мөрөнгөөс гараад ар булаг өнгөрөөд улаан уул сум руу явж байна. Яг одоо л Томийн бригадын энд ирчихлээ. Зам сайхан байна уу? Явж байгаа аялагч нар өстой их биш. Дархтын 13 аван дээрээ гоё наа. Улаан сум дээр ирлээ. Одоо музей руу орох гэж байна. Энэ музейр орж танилцаад зааварчилгаа аваад явдаг гинэ. Хоол идэх гэсэн чи хоолны газар бүгд алгаа өлсөж байна. Ринцэн лөмсөн дээр ирлээ. Сайхан байна. Яг нар жаргах алдад л ирлээ дээ. За энэ удааны хөөрхөн гест хаус олсон. Энэ буудал байна. Биш орж хонно. Нар жаргаад өстой гоё юм. Two hours later. За Эрдэнэчин лөм дээр орсон хөөрхөн байшингаа танилцуулъя. Ийм гоё том ортой. Дулаахан гоё газар нөө. Тэгээ пишин талахаар амар юм орой дулаахан. Тэгснээ эндээ бас юутай. Цахилгаан халагууртай болохоор бас дулаахан юм байна. Day 3. Ороход
Тэ. Вау. За, жаргал гол дээр ирлээ. Оо, ямар гоё юм бэ. Хэд хоног сая дулаараад юу н модон дээр буусан цас нь байхгүй болсон гэсэн чи харин цастай болсон бэ. Нэстэ атстай л. Ямар гоё юм бэ. Цаг агаар өстө сайхан. Жуулч идсэн айгүй ихтэй. Энэ одоо баг өвлийн сүүлийн аяллууд нь яваад байгаа юм шиг үлээ жарганд гол руу. Тэгээд айгүй хүн ихтэй. Вау. Оо, ямар гоё. Оо, жаргантын голоосаа усаасаа. Янзтай стой. Хадад харуулах. Срости. Рах явсарга даарчлаа. Энэ нас тасархай байна. Цагаан нуур суман дээр ирлээ. Стогой. A few moments later. Jessica. Түүнийг Jessica гэдэг. Jessica. Бид нартай хамт явж байгаа юм найз. За. Энд байгаа нохонод байгаад Jessica дээрэд торонд нийцсэн. За энэ бол ингээ манай байрлаж байгаа байшин. Гой дулаах хөрх юм байна уу? Энэтэй. Би танарт байж байгаад 0-ыг харуулнаа. Тэр цаана. Ээр болсон мэлээ. За тэгээд ийшээгээ болохоор эндээ модоо хаглаад моднууд аваад ордог ийшээгээ хит хит урцуулээ. Энэ тайгад нэг алтартай эмээ байд юм билий. Айгу урайлаххан найрсаг. Тэгээд тэр эмээгийнх болохоор тэр урцсан байдаг гэсэн. Байж агаад орж цолгох юм уу гэд бид нар байж байна. Одоо нарж арах чинь. Тантай садан уу? Надад хамаагүй саахад. Аав манай гамбагийн ихнэрээ махан.
байсан. Гамбагийн доотлын гамбах уу? Гамбал нэрээ төрсөн. Тийс гамбах таны дүү. Пүрүү ирээл бацчих шиг байсан уу? Тэгсэн. Явган тий. Явган яг зүг. Тийм баг шиг байлаа. Ана энэ айл асуултаа. Юу? Оо. Day 4. Юу ч харагдахгүй шүү дээ. 2 hours later. Эйгүү хальтраад суусан. Мананаас татах гэж. Яа. Лүмбэс нутгийн ах нарыг дагаж явсаар аваад талаа дээр ирчлээ. Нутгийн хоёр ах болохоор гадаад жуулчдтай явж байгаа юм билээ. За нутгийн хоёр ах бол энэ. Ингээд явхан дээ. Хүүх сандарчихлаа бүр. Нилийн зайтай явцгаагаарай л гэж. Three hours later. Чимээ их газар дээрээ ирлээ. Уу, шорон зам дээр гарах чи ямар сайхан юм бэ? Юу за далайгаа даваад хараад ирлээ. Дабл тойлогтын нэг байр гарч ирлээ. Уу, энэ ч ямар тасархай юм бэ? Вау, урт. The next day. За өчигдөр хатгал тонсон. Хатгалын Нанжин гэд бодол тоноод одоо хат руу юу хөтлөгч энэ доо. Нэврүүц зорж кофе авлаа.